За хүчний цэгтэй харьцангуй момент тодорхойлох дахиад хоёр жишээ гэлдлээ. Өдрөө ярилцаад энэ хоёр жишээг бодъё. За эхнийх нь зөв 6 өнцөгт өгсөн байна. Зөв 6 өнцөгтийн ирэмгүүдийн дагуу, талуудын дагуу чиглэсэн дөрвөн хүч өгөгдсөн. За тэгвэл энэ дөрвөн хүчний 6 өнцөгтийн төв О цэгтэй харьцангуй моментуудын нийлбэрийг тодорхойлох ёстой байна. Summa MO F гэсэн үг. За 6 өнцөгтийн төвөөс энэ тал хүртэлх зайн А гэсэн хэмжээтэй байна. За тэгээд хэрвээ хүчнүүд дандаа энэ нэг талуудын дагуу чиглэсэн учраас бүх хүчний мөр бүгдээрээ адилхан А гэдгийг эндээс шууд харж болохоор байна. За эхлээд MO F хэд байх вэ гэдгийг тодорхойлохын тулд хүч тус бүрээр нь моментыг бичгээд явъя. За эндээс эхлэе. F хүчний О-той харьцангуй момент гэхээр цагийн зүүнний эсрэг эргүүлэхээр харагдаж байна. За мөн л тэмдгийн дүрмээ ингэж авъя. Энэ зүгт эргүүлж байгаа моментууд нь нэмэх тэмдэгтэй, хэрвээ нөгөө тийш нь эргүүлж ивэл хасах тэмдэгтэйгээр байна гэсэн үг. За F-ийг үржих нь А. За энэ хүчний моментыг олжлоо. Дараагийн 2F гэсэн хүч мөн л О-г тойруулаад энэ зөв 6 өнцөгтийг цагийн зүүнний эсрэг эргүүлэх учраас эрг нэмэх тэмдэгтэй момент 2F гэсэн модултай хүч мөн л А. За дараагийнх нь F хүч. Цагийн зүүнний дагуугаар зөв 6 өнцөгтийг эргүүлэх учраас хасах тэмдэгтэй момент үүсгэх нь моментийнх нь альгуур утга F-ийг үржих нь А. За ингээд хамгийн сүүлд нь энэ 2F гэсэн модултай хүч үлдлээ. О-г тойруулаад цагийн зүүнний эсрэг эргүүлнэ эрг тэмдэгтэй момент, нэмэх тэмдэгтэй момент 2F-ийг үржих нь мөн л адилхан А гэсэн. За ингээд эцэст нь нэмчих юм бол энэ хоёр чинь нийлбэр нь тэг болно гэсэн үг. Нэмэх тэмдэгтээ 4F-ийг үржих нь А гэсэн үг байх нэ. За энэ бол энгийн жишээ байлаа. Энэ хамгийн гол нь хүчний цэгтэй харьцангуй момент бичгтээ гол анхаарах зүйл нэгдүгээр хүчний тэмдгээ зөв бичих хэрэгтэй, хоёрдугаарт мөрөө зөв тодорхойлох хэрэгтэй байх нэ. За ингээд 3 дугаар жишээг харъя. 3 дугаар жишээн дээр А, Б гэсэн дамнуур өгдөжээ. Дамнуурын нийт урт нь 2, 3, 2 гэдэг чинь 7 м гэсэн үг. За А дээр, Б дээр 2 тулгууртай. За бид нарын мэдэх хөдөлгөөнтэй нугсан тулгуур байна А дээр. Б дээр хөдөлгөөнгүй нугсан тулгуур байна. За ямар ачаал үйлчилж байна. За энд 600 ньютон гэсэн хэмжээтэй 45 градусаар налсан хүч байна. Б цэгт X дээшээ 200 ньютон, мөн Б-гээс 2 м зайд X доошоо 100 ньютон гэсэн хүчнүүд үйлчилж байвал энэ дамнуурын А тулгуурын реакц буюу R-аг тодорхойл гэсэн байна. За эдгээр хүчнүүд болон энэ тулгуурын реакцийн хүчний үйлчлэл хэрвээ энэ дамнуур тэнцвэртэй байгаа бол тэнцвэрийн нөхцөл биелүүлэх ёстой. Жишээлбэл тэнцвэрийн нөхцлүүдийн нэг нь Б цэгтэй харьцангуй энд үйлчилж байгаа бүх хүчний моментуудын нийлбэр тэг байх ёстой гэсэн нөхцөлийг мөн л биелүүлж таарах нь. За тэгвэл энийг ашиглаад бид нар А тулгуурын реакцийг тодорхойлъё. За эхлээд бид нар дамнуураа холбоосноос нь чөлөөлөөд буюу энэ тулгууруудыг орхиод оронд нь харгалзах реакцуудаар нь орлуулах ёстой. А дээр хөдөлгөөнтэй нугсан тулгуур тэгээд хэвтэй гадаргуу дээр тулсан байгаа учраас хэвтэйдээ перпендикуляраар R гэсэн реакц үүснэ. За тулгуурын реакцийн X дээш нь чиглүүлж авлаа. Реакцийн хүчний чиглэлийг бид нар мэдэхгүй байгаа тохиолдолд бол аль нэг чиглэлийн уучлалаа сонгоод авчихдаг. Бодолтын эцэст хэрвээ хасах тэмдэгтэй хариу гарвал бид нарын энэ сонгож авсны эсрэг чиглэлд реакц байна гэсэн үг. За нөгөө тулгуур Б тулгуур хөдөлгөөнгүй нуусан тулгуурын реакц чиглэл нь эхнээсээ шууд заах боломжгүй байгаа учраас бид нар зургийнх нь хавтгай дээр харилцсан перпендикуляр 2 байгуулагчаар дүрсэлдэг. За X-ийн дагуу буюу хэвтэй байгуулагч нь X, B. Y-ийн дагуух буюу босоо байгуулагч нь Y, B гэж тэмдэглэлээ. За ингээд хэрвээ би Б цэгтэй харьцангуй моментийн тэгштэл бичих юм бол X, B, Y, B2 орохгүй. Тэгштэл дотор ганцхан R гэсэн үл мэдэгдэгч орно. Тийм учраас бид нар шууд нэг тэгшгэлээс
хайж байгаа үл мэдэгдэхчээ гаргаж ирэх боломжтой болж байна. Тийм учраас B цэгийг сонгож авсан байх нь байна. Ийм учраас момент бичих цэгийг оновчтой сонгосноор бид нар бас бодлогын бодолтыг их хялбарчилж өгдөг юм шүү гэдгийг хараарай. За ингээд бодолт эхлэхээс өмнө энэ 600 ньютон хүчийг харилцан перпендикуляр хоёр байгуулагчид бас задлыг тэгвэл биднэрт мөр тодорхойлоход их хялбархан болно. За яг энэ дамнуур дээр үйлчилж байгаа цэгээс нь задлана. За өөр газараас задлж болохгүй. Яг л бид нар энэ дамнуурын тэмцэрийг авч үзэж байгаа. За тэгээд дамнуур дээр үйлчилж байгаа энэ цэг дээр за энд 600-г синус 45-аар үржүүлсэнтэй тэнцүү нэг байгуулагч. Хэвтээ нь болохоор 600-г косинус 45-аар үржүүлсэнтэй тэнцүү нэг байгуулагчаар энэ хүчийг сольж болтоо гэсэн. За би яагаад заавал дамнуур дээр үйлчилж байгаа цэгээс нь задлаарай гэж хэлсэн бэ гэхээр бид нар энэ цэгээс задлж болох уу гэвэл болно. Хүчийг харилцан перпендикуляр хоёр байгуулагчид задлахдаа бид нар эхлээд тэр хүч нь өөрөө диагонал нь байх тэгш үнцэгт зурчдаг. За ингээд тэгш үнцэгтийн хоёр тал нь хоёр байгуулагч нь болно гэсэн үг байх нь шүү дээ. Тэгэхээр мөн энэ хоёр байгуулагчаас гадна хэрвээ би энэ цэг дээрээс хүчийг задлах юм бол энэ хоёр байгуулагч энэ хүчтэй эквивалент уу гэвэл эквивалент ингэж задлж болно. Гэхдээ бид нар энэ цэгээс задласнаар бид нар энэ дамнуурын тэнцвэрийн тэгшэл бичихэд ашиглах боломжгүй. Яагаад гэвэл энэ зай биднэрт мэдэгдэхгүй байгаа. Момент бичих боломжгүй болно гэсэн үг байна. За ингээд дамнуурын зузааныг бас тооцохгүй учраас энэ хэвтээ байгуулагч буюу 600 косинус 45 гэсэн хүчний шугам нь B цэгээ дайрч байна. B цэг дайрч байгаа учраас үгсэв. Хүчний тэнцэгтэй хайрцангуй моментыг шинж явсаар хэрвээ хүчний шугам моментын цэгээ дайрч байх юм бол момент нь ямар байдаг вэ? Тэгтээ тэнцүү байдаг. Тийм учраас энэ хүчний момент тэгтээ тэнцүү байх нь. Өөр B цэгийг хүчний шугамд дайрч байгаа XB YB түүнээс гадна энэ 200 ньютон хүч ингээд түрүүний хэлсэн эдгээр хүчнүүдийн моментыг бичих шаардлагагүй байна. Ягаад гэвэл момент нь тэгтээ тэнцүү. За ингээд ямар хүчний момент бичигдэх вэ? За энэ үзүүрээс эхлэе. За тэмдгийн дүрмээ. Цагийн зүүнний эсрэгийг л мөн эерэг чиглэл гэж сонгож авъя. Тэгэхээр R хүчний бета харьцангуй момент аль чиглэлд эргүүлэхээс хамаарат тэмдэг нь тодорхойлогдно. B-гээс R чинь дээшээ чиглэж байгаа учраас цагийн зүүнний дагуу эргүүлэх юм байна. Хасах тэмдэгтэй. RA урьдчилан мөр нь хэдвэ? RA-гийн хүчний шугам руу B-гээс перпендикуляр болгоё. 2, 5, 7. R-аг урьдчилан 7 гэсэн мөртэй юм байна. За дараагийн хүч нь 600 синус 45 гэдэг хүч. Бета харьцангуйгаар цагийн зүүнний эсрэг эргүүлэх учраас момент нь нэмэх тэмдэгтэй юм байна. 600 синус 45 градусыг үржих нь мөр нь 2 дээр 3 юм байна. 5. За 5 метр мөртэй. За дараагийн хүч нь энэ байна. 100 ньютон хүч. Хасах тэмдэгтэй юу, нэмэх тэмдэгтэй юу? За үүнийг тодорхойлохын тулд бид нар бета харьцангуйгаар энэ хүч хааш нь эргүүлж байгааг харна. Дамнуурын цагийн зүүнний эсрэг эргүүлэх учраас үнэл нэмэх тэмдэгтэй момент хүчнийх нь хэмжээ 100, үржих нь мөр нь 2 метр юм байна. За ингээд 2 метр тэнцүү тоогоо орлуулъя. Бусад хүчний момент бичигдэхгүй учраас бид нар орхичихсан байгаа. За ингээд энэ бүгдийн нийлбэр тэг байвал тэнцвэрийн нөхцөл биелж байна гэсэн үг шүү дээ. Тэр энд ганц үйл мэдэгдэх чинь RA байгаа. Эндээс RA-га ялгаж авъя. RA тэнцүү 600 синус 45-ыг өрчих нь 5, нэмэх нь 100 өрчих нь 2, хуваах нь 7 гэсэн үг тийм. За ингээд бодлтын эцэст нэмэх тэмдэгтээ 2321.3-ыг хуваах нь 7 буюу 331.6 ньютон метр гарсан байна. Хариу нэмэх тэмдэгтээ гарна гэдэг чинь бид нарын чиглүүлж авсан чиглэлт буюу RA реакц нь дээшээ чиглэсэн ийм хэмжээтэй байна гэдгийг биднэрт харуулж байна. За баярлалаа.